зүгээр л карантинаас зүгээр л Москвагийн карантинаас гэсэн цуврал ярилцлага үргэлжлүүлж байна. Энэ удаад манай Хэвлийн чамд монголчуудын одоо төрийн бус байгууллагуудын одоо нэг идэвхтэн төслүүдийн нэг англиас одоо ярилцлаганд оролцож байгаа Гам Зэрэг залуу байна. Сайн байна уу мэдээ? За сайн байна. За өөрийгөө танилцуулахгүй юу? За намайг Гам Зэрэг гэдэг. Дорн таймагт төрж ирсэн. Дорн таймагт 10 жилийн төгсөөд дараа нь Монгол Улсын их сургуульд улс төр судлал нийгэм ухааны багш мэргэжлэр төгссөн. Тэгээд их сургуулаа төгсөөд Монголд олон нийтийн байгууллага, хувийн салбар болон төрийн байгууллагт жил ажиллаж хагаад Чех улс руу Чехийн засгийн хөтөлбөрөөс орохоор явсан. Тэгээд Хонс хотын их сургуулиас орж хагаад эндээс наашаа Англи улсад ирээд олон улсын харилцаа улс төр судлалаар магистрийн зэрэг хамгаалаад тэгээд гэр бүлээрээ ажиллаж амьдарч байна та. Англи Лондон хотод. Доронтой их гэсэн аав ээж нь аль сумын улс вэ? Манай аав ээж Баян Түмэн сумын. Баян Түмнийхөө тий. Тий. За хоёулаа чинь төрж ирсэн. Нэг нутгийн улс байна шүү дээ тэгвэл. Харин би таньс Дорн таймгийн гэж санаад танаа ээж бол Дорн таймгийн. Тий. Манай ээж Маттих хүн баг. Аав Маттсан байх. Аав Сүхбаатарын Эрдэнэ цагаан болоо авчихдээ. Ер нь хоёр хил залгаас юм л да. Тэгээ нэг дорын. Тий. Тэгэхдээ уг нь Сүхбаатарын Эрдэнэ цагаан чи манай Доронтынх байсан. Сүүлд л тэр Сүхбаатар аймгийн байгууллагатай болж Доронтоос салгаад. Ер нь бол тэгээ Доронт л да. За тэр яг өнөөдөр ингээд ихэд яар энэ коронавирус гэдэг нөхөр дэндүү өөртөө ихтэй дэндүү бардам станы хүүдгэнж байна. Тэгээ хүнд үе дэлхийд даяараа санаа зовнцсон байна. Монголчууд маань бас олон улсад ер нь талын нэг тартсан. Монголгүй улс оронч гэж бараг байхгүй болж. Тэгээд Монгол улсын хувьд монголчууд бидний хувьд энэ хүнд үеийг давж туулна гэдэг нь зөвхөн одоо нэг Монголдо байгаад байгаа тэр үндсэн гэлтгөө одоо дэлхийд даяар тарсан нийт монголчууд маань яаж яваа бол гэж одоо хаас аягүй л одоо бас санаа зовх. Тэгээ олон ч орны хүмүүстэй ярьж байна. Яг жухамдаа одоо Лондонд, жухамдаа одоо Англид, Их Британд одоо юу болж байна гэдэг талаас ярих гэж анхаа холбогдож байгаа юм аа. Ер нь Англид хэвчнээ Монгол байна. За яг Альбиосны тоо нэрийг бол боломжгүй юм шиг байлаа. Ерөнхийдөө багцаа нэг 5000 орчим 5000 орчим гэсэн нэг тоо байдгийг. Тий. За тэрнээс нэг 3000 орчим юм одоо Лондон хотод ажиллаж амьдарч байгаа. Гэсэн нэг тийм ойролцоо багцаа тоо бол. Тэгээд ус ерөнхийдөө монголчууд ихэнхдээ Лондон хотод тэгээ Манчестер, Ноттингхам гэдэг ерөнхийдөө бол Шотланд, Эдинбургт гээд холцоол тий том хотуудаар ажиллаж амьдарч байна. Ер нь монголчуудын community ер нь хэр идэвхтэй вэ? Ер нь монголчуудаа бүхэлд нь хамарч чаддгүй. Ер нь хэр одоо юу гэдэг наадам зохион байгууламж гэдэг юм уу тэр хэр үйл ажиллагаатай байх вэ та нар? Тийм монголчуудын холбоо Британд монголчуудын холбоо нэргээд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд нөгөө жиг бүрөө багцсан ёсоор нөгөө цагаан сар наадам тэгээд улстай олон жинэд зохион байгуулалт философийн болон бусад Британд олон нийтийн байгууллагуудаар хамтраад ерөнхийдөө ажилладаг гэж үздэг. Тэгээд монголчуудын томд зохион байгуулж байгаа хэмжээтэй ер нь анхны санаачлага ерөнхийдөө ихэнх нь Британд монголчуудын холбооноос Британд монголчуудаас гарсан байдаг. Жишээлбэл Монгол орны хөгжил чуулган за тэгээд оюунлаг оршихуй цуврал уулзалт гэхэд эндээс ихтэй тэгэл явдаг шүү дээ. Ер нь наадмаар нэг 1000 төгрөг оролцсноо. Монголчуудын наадмаар нэг наадмаар гэсэн таны яриа жоохон харин өнөөдөр сүлжээ нэг жоохон тийм байна. Наадмаар ер нь 1000 төгрөг болох уу? За наадам ер нь өргөн дэлгэр болно да. 1000 за яг нарийн тоо бол 1000-аас бараг гарч магадгүй л ах. Зөвхөн монголчуудын брэнд биш. Бас энэ дэд гадныхан ирж оролцсон барилд нь бас сурын харваа тэргээ зохион байгуулахад нь оролцсон. Тэгэхээр өргөн дэлгэр сайхан болдог. Одоо сүүлийн хэдэн жил нөгөө зохион байгуулдаг
наадам зохион байгуулалт талбай ерөөхдөө жижигдээд байгаа шүү дээ. Жил их тусан өргөжүүд оролцогчдын тоо уул нэмэгдээд байгаа. Тэгээ манай жирэхтэй гэр майхан энэ төр бариад заахан тойрож бариад их л өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тэгээд бидний одоо ганц нэгтгэж байгаа Монгол хүн гэдгээр бахархдаг ганц зүйл. Тэгвэл наадам цагаанасаар болоод байна шүү. Англи монголчууд бол эвтэй найртаа сайхан амьдардаг юм байна оо ер нь тэгвэл. Ер нь альва юм. Манайхаас үргэлж би нэгэ чалаар юм бил. Англи монголчууд Монголд байгаа монголчуудтайгаа их байнгын холбоотой ажилладаг надад анзаарэгддэг. Маш ялангуяа урлаг соёлын чиглэлээр манай уран бүтээлчид опер дуурийн дуучид ардын урлагийнхан уран зургийнхан энэ төргээд Лондон, Англид ийм үзлэн гарлаа, тийм боллоо. Ер нь гүүр болоод байна уу та гэж надад тийм анзаарэгддэг. Энд манай уран бүтээлчид одоо зураачид гэдэг таадаг байна. Тийм зураачид энэ төрөл нэлээд олон усад байдаг. Тэгээд энд болохоор нөгөө Лондон Жанк чадамгай бас нөгөө соёлын их олон цаг арга хэмжээнд дуулдаг. Тэгээд тэр арга хэмжээнд манайхан бас оролцож байгаа харагддаг. Өөрсдөө уран бүтээлийг танилцуулах. Тэгээд сүүлийн үед харж байгаад бас Монголоос манай уран бүтээлчид ирээд энэ зохион байгуулж байгаа соёлын арга хэмжээнд бас их өргөн оролцоод багш байгаа. Тэгээд эцэцэдийн монголчуудын холбоо тэгээд бас байгууллагууд маань боломж орж чадлаараа бас тэрийгээ дэмжиж бас болж байгаа хадаад талд Монголын соёлыг багцуулах тос орчлыг гэдээ бас үлээж зохион байгуулж байгаа. Тэр маш идэвхтэй ажиллаж байгаа. Ганцхан мэдүүнэг Британий монголчууд гэдэг төслийг санаачлан бий болгосон гэж ярьж байсан. Тэр ер нь юу хийдэг, ямар зорилго тээж явдаг байгууллага вэ? Төсөл үү? Тий. Би яг үнцэнтэй хажуугаар сонирхлоороо зураг дарддаг бас нэг видео нэг тиймэрхүү ирэх төрлийн хобби. Одоо баг тантай ирэх гэж хоббитэй л. Эндээ зураг дарддаг л тий. Тэгээ энд байгаа монголчуудынхаа талаар зохион байгуулж байгаа хэмжээний талаар мэдээлэлд Монголын телевиз хэвлэл мэдээлэлүүд бас явуулдаг хэрэгтэй. Британи монголчуудын үеийн чинь гэдэг талаар. Тэгээд сонирхлынхаа үүднээс нэг за одоос 2 жилийн орчмын өмнө Британи монголчууд гэж цуграл төсөл эхлүүлээд тэгээд энд олон нийтийн байгууллага хүмүүстэйгээ хамтраад нэг төсөл эхлүүлээд ерөнхийдөө гол зорилго нь бол нэг хэсэг тухайн үед ерөнхийдөө гадаад монголчууд ер нь жоохон тийм сөрөг гэх юм уу ер нь жоохон тийм хэд нэг талыг өрсөн мэдээлэл цацгдсан юм одоо хэвлэл мэдээлэлүүдээр одоо жишээ нь одоо хамгийн одоо хүн хийдгүү хүнд хүчээр ажилладаг л одоо монголчууд маань хийдэг. Ер нь тэгээд ер нь гадаадд бол одоо хат тухай ихэд одоо боол гэдэг бүр ихэлдэг ч гэдэг юм уу нэг тийм мэдээ Монголд ер нь засагтаад нэг тийм зүйл анзаарчихсан. Тэгээд тэрийг харж байхад дарж байгаа юм бас бүгд үл мэдээж тийм биш. Мэдээж магадгүй янз бүрийн ажил хийж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэгээд тэр нь чинь бас гадаадд улсынхаа нэрийг гаргаад Монгол хүн гэдэг юуг гаргаад бас янз бүрийн ажлыг хийж байгаа. Багмаар мундаг ажлыг хийж байгаа хүмүүс байдаг юм аа. Тэднийг ерөнхийдөө ингээд олон нийтэд бас боломж ороод сурчлыг таниулъя гэдэг ерөнхийдөө зорилготой ихсэн төсөл. Тэгээд ерөнхийдөө бид нар бас ерөнхийдөө би нэг бол цаг иддэг байна. Яг энэ ах нэг юм байдаг энэ өдөртөж чиг юм да нэг юм их ч байдаг юм. Яг юу гэдэг яа ингээд судалгаа танилцаад ингээд үзэхлээр бас сонирхолтой мундаг ажил гэдэг усуд зөндөө байдаг билээ энд. Тэгээд ерөнхийдөө тэднийг олон таниулъя боломжоор гэдэгсэн. Тэгээд төслийн хүрээнд 55 одоо тиймэрхүү бидний бас бахархаж болохоор гэдэг юм уу одоо бас Монгол гэсэн нэрээр гаргаж явж байгаа. Тиймэрхүү 55 улсуудыг оролцуулаад тэгээд төслийн маань эхний үе шат ирэхэд дууссан 55 бас хаяа музикаа танилцуулгаар юм давчхан ном гаргаад англи монгол хэл дээр тэгээд төсөл маань тиймэрхүү үе шаттай нэг дөрөв шат дууссан. Тэгээд номынхаа нээлтийг 2 сарын 8-нд хэлсэн цаадын яам дээр хийгээд ингээд өгөх юм аа бэлтээ bijсэн чинь одоо корона гэдэг нөхөр гарч ирээд нөгөө бүх хөл хөрөөд тогтоогод тэгээд олон нийтийн арга хэмжээ тийм уулз зохион байгуулах хувьцсан. Одоо тэгээд юу болох юм байгаа ямар ч нөлөөлөд байж байгаа юм нэлт их үгүй. Номбод ямар ч зэрлэгдэл гарцсан. Тэгээд бид нар бас боломжоор нөгөө энтгээ нөгөө нийтийн номын сангуудад
бас нэг түүхэн архив маяг төгөлдөг зорилготой. Тэгээ 55 гэдэг зорилго нь нэг Британи Монголын хооронд дипломат харьцаа тогтоосон 55 жилийн бас зориулж гаргасан. Тийм үү. Тийм учраас 55 гэдэг нэрсэн тийм байгаа. Тэгээ харилцааны 55 жилийн энэ жил болж байна уу? 55 жилээс таны яриа төгөөр бас лавчлаа. Дипломат харилцааны 55 жилийн тохиож байгаа жил нь энэ жил үү? Гэхдээ 55 жил болоод өнгөрсөн. Өнгөрсөн жил үү? Тий, тухайн тий. Тэгээ яг төслийн хүрээнд ерөнхийдөө зураг мөрөг юм аваад тухайн үед одоо нэг сошиал нэтворкээр 55 жилийн хүрээнд нэг ийм мэйлэгээ танилцуулаад номны хэвлэлт нэлээ нэг цаг хугацаа орсон нэг энд хэвлэлсэн тэгээд дизайн энэ цаг хугацаа ороод тэгээд ном бол хэвлэлтээ энэ оны ихээр гарсан. За чи битээр ер нь баг адилхан ажил хийдэг юм байна дөө. Харин нэг талаар таны төслийг мэдээж хамаагүй өргөн том. Яг бид нар бол чиглэл хийж байгаа татацсан юм бол дэлхийд дээр байгаа усан суугаа нийт 10 сая монголоо энэ цаг үедтэй нь холбоод түүхчлэлсэн зорилго байдаг. Тэгэхээр тэр хүрээндээ бид нэр та нар дэж очиж таарна айгуул Английн монголчуудаараа чивтэр хамтраад хэрэгжүүлчих байх айгуул те. Тэгээ нэг өдөр л хоёулаа нэг уулзаж яах юм байна л да. За ойлголоо. Та хэзээ нааш ирэх юм байна. Одоо харин уг нь сая бэлтгэл хангах зорилготой Европ руу чиглэж явсан та нарт дэжсэн үгээр очицол байх хэрэгтэй байсан. Тэгээ одоо энэ корона нөхрөөс болоод Москвад гатсан. Тэг ямар ч сан хоошлол олон ажил хоошлолтой байх шиг биш үү нөхрөөс болоод. Энд чилгаагүй тэгэл. Йоо, би зөвхөн завшааныг ашиглаад ийм асуух гэсэн Англи Европын холбооны гишүүнчлээс гарлаа. Та нарын амьдралд ер нь юу тий та нарын амьдралд ер нь өөрчлөлт гарч байна уу? Мэдрэгдэж байна уу? Дорчхондоо бол энд яг одоогоор мэдрэгдсэн сүртэй тийм бол алах. Тэгээ нэг Brexit болох юм чинь үйл явц чинь хугацаатай. Одоо өнөөдөр бол маргааш бүх юм өөр болчихгүй. Маань нөгөө гэрээ хилцээр Европын холбооны орнуудтай болон бусад орнуудтай гэрээ хилцээр юутай хийн тэгээд нөгөө бичвэрэнт одоо нөгөө хууль зэгцлэг юмуд байна. Тэгэхээр одоогоор бол бид нар төсвөртэй мэдрэгдсэн өөрчлөгдсөн юм бол алга яг зөвхөн Европын холбооны улсуудаас ирж энд ажилддаг зарим найз нөхдөөс иргэдээ сураад ажиллаж байгаа тэд нар бол бас зарим нэгэн бизнесээ одоо зогсоож байдаг юм уу тийм их орондоо буцаж байдаг юм тиймэрхүү шийдвэр гаргаад явж байгаа юм байна. Зөв. Тийм. Одоо нэг чинь өдөр бүр Brexit-ийн талаар бахан мэдээлэл зардаг байсан. Одоо Brexit-ийн баг мэдээлэл санаж шээ. Тондоо нэг кроногийн талаар мэдээлэл зарцуулаад нэг Brexit байхгүй хүмүүс Brexit-ийн мэдээлэл болчихгүй. Тийм үчтэй тийм бас яваад байсан шүү. Коронавирусын энэ дэглэм тогтвол англичууд ер нь өөрсдөө хэр сэрэмжтэй байх юм. Тэ 3 сарын 23-наас эхлээд энд ирэхэд хөл хорой тогтоосон. Тэгтээ бол яг нөгөө этап шиг гэдэг юм уу тийм бүрэн одоо хөл хорой тогтоогоогүй. Хагас маягтай гэх юм уу да. Хагас маягтай гэдэг нь бол ерөнхийдөө гэрээс 4 шалтгаанаар одоо гарч болно. За нэгдүгээрт мэдээж нэг хоол хүнс авах зорилготой дэлгүүрлөө. Хоёрдугаарт нь одоо дасгал хөдөлгөөний хийх зорилготой гарч болно. Гуравдугаарт нь бол одоо зайлшгүй одоо ажил төрөлдөө онлайнаар хийх боломжгүй заавал одоо явах шаардлагатай тийм ажил хэрэгтэй усуул гарч болно. За дөрөвдүгээрт нь ямар нэгэн хүний асрын хамгаалалт гэх юм уу эсвэл одоо энэ сан гарах шаардлагатай бол гарч болно гэсэн юм уу дөрвөн зарчимтай тэгээд хөлөөрөө тогтоосон байгаа юм. За тэгээ мэдээж одоо гарч орохдоо 2 метрийн зайтай байна ач гэдэг юм уу. Гэхдээ тэр зүйл бол бас яг бүрэн хэрэгж байгаа гэдэг бол жоохон асуудалтай. Энд ч бас Европч ч бас тийм дүрм журм барихтаа жоохон сул байгаа юм болов гэж юу ажиллаад байгаа. Манай монголчууд манад бол их сайн баг шиг байна. Тэгэхээр сая амралтын өдрүүдээр энд их сайхан нартай болсон л доо. Тэгээд энэ паркуудаар гадуур улсууд баг бэлчиж шүү дээ. Юу тэр хөл хорой цагтаар нөгөө чадвараа бас тэгээд хөлөөрөө тогтооход яваад байгаа юм байна. Тэгээд одоо тэр торгуул мургуулын хэмжээ заасан бас жоохон чангах гал. Маск зүүж гэнэ үү? Маск зүүж гэнэ үү? Маск дээр юусэн нэг тийм сонин юутай байна. Одоо зүг ёстой юм уу зүг ёсгүй юм уу гэдэг тийм нэг
дээрээс эргэлзээтэй болчихлоо. Энд дээрээс зүүж байгаа юм бол маш хуур байна. Ер нь бараг зүүхгүй дээ. Талдаа байгаа. Манайхан ч Монголд энэ маск зүүгч нь ерөөхдөө бараг Азийн нэг тийм соёл маягийн болцсон юм биш. Ялангуяа Япон солонгоччууд нэр маш сайн. Энэ зүгээр ер нь заавал вирус дарахсан үеч гэхгүй. Манайхан ч энэ Монголд их сайн зүгээд байгаа юм байна. Энэ нэг тийм алгаа. Заримдаа ч бас маск энэ зүгээд тэр явж байгаа хүмүүс их сонь харах ч юм уу тий. Бас нэг тийм нэг сонь хандлага байна. Тэгээ одоо зүгээс тоо юу зүгээсгүй юу тэгээ тийм дундын байдалтай байна. Засгийн газраас нэрхэд энэ маскын талаар тайлбарлаж байгаа юу? Маск бол яг тийм вирусыг бол ингээд одоо юу гэдэг халдвараас ингээд тогтоож барина гэсэн тийм бол үнцэл байхгүй. Яг зөвхөн өөртөө ингээд вирустэй өвчтэй тийм усуд бол мэдээ зүүх нь бол ойлгомжтой зөв гэсэн тийм бодлого баримтлаад байгаа. Тэгээ маскыг ер нь эмчнэр тэрийн байгууллагын ажилтнууд ерөн зүүхээс тол гэсэн тийм заавар чиглэл өгөл байгаа. Тэгээ бид нар яг бас Аз улсууд гэж бас маск зүгэл хасдас боломж гарч байгаа та. Монголчууд маань энэ нөхцөл байдалд ямар шүү байдлаар зохион байгуулалтад ажиллаж байна. Тэгээ үүссэн нөхцөл байдалтай холбоотой Британд монголчууд бид нэг дундаа нэг групп байгуулсан. Британд монголчууд тэр ковидын эсрэг хамтдаа гэдэг нэг тол зорилго нь энэ тэнд өөр хотод амьдарч байгаа монголчуудаа иргэдээ мэдээлэл хоорондоо хуваалцаж солилцъя. Тэр боломжоор бие биенээ биеиндээ анхаарал халамж тавья, боломжоор зөвлөе гэсэн зорилготой. Тэгээ тэнэгрээ гэдэг мэдээлэлүүдээ солилцоод яг энэ хөл өрөө тогтоогоод эхлэх үеэр эн чинь бас нөгөө дэлгүүр оршоо тэр худалдааны юм чинь бас жоохон усууд гинт сандрал байх юм худалдаж байгаа дэлгүүр чинь хүнсний хомсд маягийн төр зур үүссэн. Ойлын цаас оймон тэр чинь олдохоо байлаа. Тэгээ манайхаа чинь тийм хаана тиймэрхүү юм зарж байна, хаанаас авч болох уу гэдэг мэдээлэл солилцоод ингээд. Тэгээд бас одоо тэр гэдэг айг болчлаа. Хүнс мэдээлэл хатаагаад барьчлаа. Ер нь бол нутгаада буцсан эсвэл одоо болохоо байлаа, ажилгүй болчлоо, байрны төрөөс төлөвч чадхаа байлаа гэсэн тийм энэ дэглэмийн үеийн одоо муу симптом одоо би илэрч байна уу ер нь? Тийм эцсийн яамнаас яам дэрэнхэд их хөрөнгө боцох өсөлттэй 300 гаруй хүн өсөлт гарсан байгаа юм байлаа. Одоо энэ байдлаар тийм. Тэгээд эцсийн яам манай олон нийтийн бас байгууллагаас боломжоор биеиндээс мэдээлэл хуваалцаад засгийн газраас өгч байгаа үүрэг даалгавар одоо юу вэ? Тэрийг жилдээ мэдээлэлүүдээс танилцуулаад явж байгаа. Тэгээд одоо энэ байдлаар нөхцөл байдал ямар тайлбар мэдж байгаа нөгөө Монголоос наашаа нөгөө онгоцыг болж хүн авна хүмүүсийг эндээс авна гэдэг чинь бас тийм амар ажил биш юм байна. Тэгээд мэдээж яг Европ ялангуяа Англи бас коронавирус тийм бас гол тархалтын бас гол тийм улсуудын нэг болж байгаа шүү. Европ ялангуяа. Тэгээд мэдээж эндээс их хөрөнгө явуулсан зүйл хүмүүс байгаа. Тэгээд мэдээж бас манай газар бас тэр хичээл болж өөрөөс авчрыг гэж бүтцэл байгаа хэл та. Тэгээд бас амар хуулийн байт юм байна. Наа цаана зохицуулах юм гэхдээ Монголд очиод бүлээж одоо нэг карантинлах байр багтаам шиг ямар хувь байх вэ? Зөвхөн нэг усаас гэл 200 300 хүн цаана өөр босод одоо Европт болманы усууд байна гэж амар хуулийн байх шиг байлаа. Хүүхдүүдийн хувьд сургууль цэцэрлэг ийм байгууллагууд ажиллаж байна уу? Тэр нөгөө 23-наас хойш хөл хорой тогтоогоо. Тэгээд энэ чинь сургууль олон нийтийн үйл ажиллагаа тимийн хөл орсон. Тэгээд одоо хүүхдүүд иргэдэг гэртээ одоо аваач чадлаараа хичээл онын заагаал тэгээд онлайнаар ирэхэд сургуулиас даалгавар хийх юмнууд чиглэн ирсэн. Тэгээд одоо гэртээ үз тараал байгаа шүү хүүхдүүдтэйгээ. Ер нь бол дэлхийд даяараа ер нь ажлын төстэй байдалтай байгаа юм байна л да. Ерөнхий сайдыг би яаж байна? Тий. Замаа. Ерөнхий сайд халдвар аваад доор 12 он ч уу яа. Тэгээд иргэдэг гэртээ 20-нд тэгээд сайжтай хийж ингээд гэсэн. Тэгээд 2 хоногийн өмнө биеийн байдал нь жоохон тааруу болоод халуураад ингээд дэвтээд энэ чинь Сент Томас гэдэг хоспиталд ирчихсэн сургууль. Тэгээд өнөөдрийн байдлаар ирэхдээ биеийн гайг болж байгаа халуун ирэхдээ буурч байгаа данцлын аппарат контрол зүгээгүй гэсэн тийм мэдээ явж илээ. Аашгүй ирж байгаа болов гэсэн.
Тийм ойлголттой байгаа. Ашгүй. За би сая Английн хатан хааны үгийг би сонссон л да. Энэ Английн хатанчийн суудалтаа гарч ирээд 68 жил болж байгаа юм байна шүү дээ. Яг энэ Елизавет 2 дахь бол энэ 68 жилийн хугацаанд 5 дахь удаага олон түмэндээ хандаж үг хэлж байгаа гинэ. Гэдэг бол бас их онцгой ач холбогдол өгж байна гэж надад мэдрэгдсэн. Дээрээс нь тэр үгний агуулга бол ерөөсөө дэлхийн 2 дугаар дайнтай ажил төстэй хүндрэлүүдийг бид нар бол давж ирсэн. Тэгэхдээ энэ коронавирус бол бүр шал ондоо юм байна шүү. Гачин аимшигтай юм байна шүү гэсэн утга санааг илэрхийлсэн. Англид байдгүй мөртлөө хаа байсан би тэр одоо үгнээс бол зочир хитэл айж байгаа байхгүй. Англичууд хатааныхаа үгэнд ер нь зочирдсан юм уу? Эсвэл тэрийг одоо үнэхээр болохоо байсан байх шүү гэсэн дохио авч чадсан уу ер нь? Хатан хаан мэдээлэл гэдэг чинь ерөөдөө та түрүүнд хэлсэн их ховор нөхцөл үнэхээр онцгой нөхцөл байдал үүссэн болоод мэдээлэл ард түмэнд хандаж үгэлж байгаа гэдэг нь бол ойлгомжтой. Тэгээд миний зөвхөн хүний талаас дүгнж байгаа нь энэ ч одоо хөл хөрөөд автаагаад бас нэг дөрвөн журмаа англичууд өөртөө барилгалтаа жоохон тааруу одоо шинэ гадагшаа гараад марлахч гэдэг юм тийм асуудал их гараад байгаа учраас хатаа бас ерөнхийдөө энэ асуудал бол нэлээд хүнд асуудал шүү. Нэлээд бас хүмүүс дор бүрнээ өөрсдийнхөө хувийн одоо аюулгүй байдлаа хангаарай, дөрвөн журмаа хүндтгээрэй, бариарай гэсэн тийм гол мессеж өгөх зорилготой хийсэн болов гэж давхар одоо мэдээж энэ англичууд ч британчууд бол одоо хатаа хааны үгийг бол араа өөрөө хүлээж авна. Тэгээ мэдээж хүнддэг ойлгомжтой. Тийм учраас бас тэр юунд төлөвлөх гэж тиймэрхүү мэдээлэл хийсэн болов гэж харж байгаа. За ганц зэрэгдүүдэд баярлалаа. Наруу урах зүгийн одоо нутгийн дүү шифтэрийн хобби сонирхол бас их ойр юм байна. Тэгээд дүүгийнхээ ажил амьдралд одоо амжилтанд дэдийг хүсээрээ. Дүүдээ болоод чамаар дамжуулаад нийт Англид байгаа монголчуудаа эрүүл энхийг хүсэн өрөөж байна. Бүгд одоо их боломжтой байгаарай. За бүгднгийнх нь одоо ажил амьдрал дандаа өсөн дэвжиж, харцнууд, хэмэрнүүд дандаа сайхан аж амьдраараа гэж хүсэн өрөөж байна. За баярлалаа. Ташаар маш гоё эрүүл хэлж шүү. Тэгээд та бас карантин байгаа гэрхүү бас ингээд хажуугаар давхар бас нэг сонирхолтой ажил хийгээд явж шít. Давхар ажил амжуулаад. Тийм. Бараг миний харж байгаа бол хамгийн анхал одоо энэ дэлхийн үндэсний булмаар суугаа монголчуудаа ингэж богино хугацаанд холбож мэдээлэл авч байгаа бараг таа багш шүү дээ. Бас дөрөв телевизүүд тийм бол ингэж одоогоор ингэж ажиллаагүй байгаа. Гэж харж байгаа. Тэгээд бас энэ дэлхийн үндэсний булмаар суугаа монголчуудаа гэсэн сэтгэлээр бас иймэрхүү ажил санаачлаад бидэнтэй бас холбогдоод тухайн бас орон талаар монголчуудын талаар мэдээлэл авч бас төгөөж байгаа. Энэ ажлыг хийж байгаа та бүхэнд баярлалаа. Тэгээд цаг сайхан бас зүгээд тэгээд уулзах байх үү Англид. Тийм. Уулздаг яах вэ? Аха. Тэгээд за их баярлалаа. Тэгээд та бүхэн ажил амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.